Би ер нь энэ дээр нэг эрүүгийн хуулийн 13-14-өр зорчих хэрэг хязгаарлах ялтай байхгүй юу? 3 сарын зорчих хэрэг. Би нэг бүр магадгүй бүр 20 ялдаа бүр өндөр ялтай болгосоо гэж боддог шүү дээ. Ер нь сэтгүүлчд нар хинч ер нь хүнийг гүтгэж болохгүй. Хүний нэр төр, алдар хүнд, үр хүүхэд, амьдрал гэдэг энэ чинь нэр төртэйгээ хамт явж идэг амьдрал ахгүй юу. Тэгэхээр монголчууд ерөөсөө ярьдаг шүү дээ, нэр хуурахаар яс сугар гэж тий. Тэгэхээр зэрэг хүний нэр төрд ерөөсөө алдаж болохгүй. Ерөөсөө болохгүй. Одоо ингээд бид нэг хүн цохоод авч болдгоо үсттэй болохгүй гэж боддог үсттэй. Тэрүүн шиг хүн ингээд микрофон бариа явж байгаа тохиолдолд хүний нэр төрд илт худал мэдээлэл тараагаад гүтгээд оромжлоод ээж ерөөсөө болохгүй. Тийм учраас энэ одоо цензурыг тогтоохын тулд энэ ял бүр маш өндөр байгаасаа гэж боддог. Бүр одоо дэгстүүлээд хэлэхэд цаасан ял байсан ч яах вэ? За яах вэ? Энэ дэгстүүлээд хэлэхэд шүү те гэж боддгийг яг энэ дээр гэхдээ манай хуулийн байгууллага өнөөдөр айгүй хэцүү байгаа. Нөхцөлд энэ одоо эрүүгийн хуульд байгаа нь өөрөө одоо нүүл болчиход байгаа тий. Яагаад тэгэхээр зэрэг хуулийн байгууллага маш юм шудраг ажилдаг, гигэн тунгалаг, олон нийтийн нүдэн дээр ажилдаг байх юм бол дээр нь манай Монгол улсын төрийн албанд ажиллаж байгаа дарга сайд, их хурлын гишүүд ганц хоёр шүүмжлэлийг ажлаа сайжруулъя гэж хүлээгээд авчдаг тийм хандлага сайтай байх юм бол энэ ингээд тэр журмаараа явхад бол ямар нэг асуудал байхгүй байгаа байхгүй юу. За тэгэхээр яг өнөөдрийн нөхцөлд яаж ийм нэхэр хуулийн байгууллагын дарга нарыг манай энэ саарл ордноос томилж байна. Тэгээ биднэрт хамгийн гомддог хүн манай энэ саарл ордны их хурлын гишүүд сайд нар байгаад байгаа нь асуудлын учиг байгаад байгаа. Тийм учраас ер нь одоо манай сайд нар чинь ингэдэг болсон шүү дээ. Сайд их хурлын гишүүд ер нь дарга нар ингээд нэг шүүмжлэн те бид нар бол нийтийн эрх ашигын төлөө шүүмжилж байгаа байхгүй. Ингээд төсвийн мөнгийг буруу зарцуулсан байна. Хамаарал бүхий этгээдтэй өгцөн байна. Өөр нэг одоо ямар ч хамааралгүй шудраг өрсөлдөг компани авах зээлийг энэ их хурлын гишүүний төрсөн дүү эхнэр те ингээд авчихсан байна гэдэг ийм одоо ажил хэрэгч эрүүл шүүмжил өрнүүлж хагаад энийг шууд энэ миний нэр төр талдаад байна гингүүтээ өөрийнхөө томилсон цагдаарууд цохоод ингэж явуулаад тэгээ бид нарыг барьж хороод шоронд хийгээд байгаа нь өнөөдрийн энэ эрүүгийн хуульд илт худал мэдээлэл тараах гүтгэх энэ заалтнууд ер нь өнөөдрийн нөхцөл байж болохгүй юм байна гэсэн ийм дүгнэлтийг хийгээд байгаа. Магадгүй ингээд цаг сайхан болоод энэ улс төрийн нөхцөл байдал нь дээд ингээд ирэх юм болвол энэ эрүүгийн хуульд энэ заалтанд байгаасаа гэж бодож байгаа. Тэгээ яг өнөө маргаашаал харж ярьж байна л да. Өнөө маргааш яг энэ хэцүү цаг үед нэг нам дарангуйлсан олон жил тогтчихсан хуулийн байгууллагын дарга нарыг улс төрчнөр томилдог энэ үед бид нар одоо өөр сэтгүүлж ачигдахгүй тулд иргэдийн дуу хоолой тод байхын тулд иргэдийн мэд хэрэг соргог байхын тулд энэ хуулийг иргэний шүүхээр шийддэг байгаасаа гэж бодож байгаа. Иргэний шүүхтэр 20 ялтай дүүцгүүц хэмжээний нөхцөл байдал байгаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо нэг шүүхтэр хэрэг очихоор тухайн хүн нь сэтгэл санааны хохирлыг тогтоодог болсон байхгүй. За нэгдүгээр зэрэгээр хохирсон байна гэж үзээ. За одоо тохиолбол иргэн дулмаа гэдэг гишүүнийг гүтгэжлээ те цэцэг гэдэг сэтгүүлч гүтгэжлээ гингүүд дулмаа гэдэг гишүү иргэний шүүхтэр очингуудаа өргөдлөө өгтөө би энэ мэдээнээс болоод миний одоо сэтгэл санаа ингэж хохирлоо. Би 7 хоног нойргүй онлоо. Ер нь ингээд уур уцаартай болчлоо. Ах トゥ хамаатан саднууд маань над руу ингэж уцтаад байна. Над дээр юм бодит хохирол үүсэт байна гэх юм бол сэтгэл санааны хохирлыг нь тогтоодог болсон. Тэгээд хэддүгээр төвшин тогтоосноос нь шалтгаад мөнгөөр яригддаг болсон. За нэгдүгээр төвшин тогтоох юм бол 7 сая, 2-дугаар төвшин тогтоох юм бол 14 сая ч юм уу те ингээд өсөөд 3 4 гэхээр 70 80 сая. Магадгүй ингээд төвшингөө тогтоолгоод тэгээд тэр хүн өөрөө нэр төрөөс үнэлж болно. Тэр бомоор үнэлж болно шүү дээ тий. Ийм хэмжээгээр ингээ мөнгөн зохицуулттай ийм харилцаар нь иргэний шүүх рүү явах юм бол арай одоо ингээд сэтгүүлчдийг нөгөө далимдуулж машиндуулдаг байдал бол зогсноо л гэж бодоод байгаа. Тэгээ яг одоо энэ нөхцөлд одоо би бас жоохон гайхаад байгаа шүү дээ. Яг ингээл юугүй л ерөөсө оруулж ирээл юугүй баталчих гээд байгаа тий. Өнөөдөр чи ингээд иргэдийн айж амьдрал маш муу байна. Ахмадууд тэтгэр цалин цавуу муу байна. Бензин тос нь үүнд орох гээд байна тий. Гадаа одоо хавар нөгөө газар тариалангийн ажил эхлэхээр шатхуун байна уугүй юу гэдэг ийм иргэдийн амжиргатай асуудлууд маш их байхад яагаад зөвхөн ингээд нэг юм
зоригтой юм шиг сэтгүүлчдийг ялалдаг. Энэ гол 13, 14 гэдэг зүйл заалтыг энэ эрх баригч нар зүтгүүлээд хуулиндаа оруулах гээд байна гэдэг нь бол маш их тийм эргэлзээтэй. Энийг шууд хэлчихэхэд бол ерөөхдөө нөхцөл байдал маш их хүндэрнэ. Үүнийг шууд дамжуулдаг, мэдээлдэг сэтгүүлчдийн амыг барих гэсэн, айлах гэсэн энэ үйл явц бол яг энэ хавртай зэрэгцээд энэ хуулийн өөрчлөлт рүү илүү их шахаад яваад байна гэсэн юм хардлагатай байгаа. Тийм учраас би мэрэгжил нэгтэй нөхдүүдийнхээ бас энэ асуудал дээр нэлээд соргог байгаарэ гэж хүсмээр байна. Ер нь бол гол үзэл санаанууд сэтгүүлч бид нар хүн гүтгэе, энэ хуулийг болиулъя гэдэг байгаа юм биш. Энэ хуулийг хэрэгжилж байгаа төрийн байгууллагууд, хуулийн байгууллагууд нь илт нэг талд үйлчлээд байгаа учраас энэ асуудлыг төрдөө хойшин тавьбал тий иргэний шүүх рүү бид нар асуудлаа явуулвал ямар вэ гэсэн ийм бодолтой байгаа. За нөгөөтэйгөр өөрийн зохицуулалт гэдэг зүйл бол хэдийгээр манай салбарт одоо хэцүү ч гэсэн одоо өмгөөлөгчд ямар нэгэн асуудал гарвал шууд эрэг хуулиар явдаггүй шүү дээ. Өмгөөлөгч ёс зүйн хороонд хуралддаг. За эмчнэр хэд шууд нэг алдаа гаргах юм бол эмчнэрийн ёс зүйн хороо хуралддаг. Үүнтэй ижилхэн сэтгүүлч нар алдаа гаргах юм бол бид нар салбар дотроо эхлээд ярих ийм шаардлага үүсээд салбар дотроо нэг одоо өөрийн зохицуулалтаа хийчих юм бол шууд одоо хөндлөнгөөс шууд тэндээс ингээ цагдаа, шүүх, прокурор гар дүрээд байхгүй ийм нөхцөл байдал үүсэх юм. Энэ дээр бас манай салбарын энэ эх 5 сарын 3-ны өдөртөө ажил хэрэгчээр гаргалгаатайгаар ухаалгаар асуудлыг эвлэлтэнд нэгдэж ярилцаасаа гэж бол чин сэтгэлээсээ хүсэж байгаа.